Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд аутизмын эмгэгийн үзлэг хийх цаг энэ оныг дуустал дүүрсэн байгаа юм. Учир нь манай улсад аутизмын наривчилсан оншилгоог хийдэг эмнэлэг зөвхөн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв юм. Энэ эмнэлгийн аутизмын оншилгоо үзлэгийг хийдэг ердөө 2хан эмч байдаг гэлээ. Өнгөрсөн онд л гэхэд энд 426 хүүхэд аутизмын оншилгоо үзлэхийн үйлчилгээг авснаас 300 гаруй хүүхэд аутизмын эмгэгээр онцлогджээ. Аутизмыг одоо хүртэл дэлхийн улс орнуудад юунаас болж үүсгэхийг тодорхойлоогүй, бүрэн эдгэрэх хэмжлэгийг нь ч мөн тодорхойлоогүй. Аутизмын тухай олон төрлийн судалгаанд аутизм үүсгэхэд удамшил нөлөөлдөг гэж үздэг. Мөн хүүхэд бүрлдэх үед генийн мутацтай холбоотой тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж аутизм үүсдэг гэж үздэг байна. Аутизм дийлэнхдээ 2-4 наснд онцлогддог байна. Учир нь цэцэрлэгт хүүхэд хамрагдах үед нийгмийн харилцаанд орохдоо анзаарагдаж эхэлдэг байна. Эрт онцлогдох тусам хүүхдийн оюуны хөгжлийг дэмжих, хэвийн бус дадал бэхжихээс сэргийлэх боломжтой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ бол аутизм хүрээний эмгэгийн шинж тэмдгийг бол хүүхдийн 6 сартаагаас нэхлээд ажиглаад мэдэх боломжтой гэж үздэг. Яагаад 6 сартаагаас гэж юм гэхээр 5-6 сартаагийн үеэс хүүхдийг нэрээр нь дуудахад хүүхэд маань тухайн дээр дуудаж байгаа зүг рүүгээд хайгаад харилцаа үүсгэх гэж эхэлдэг юм хөгжлийн онцлог үе байдаг байхгүй юу? Энэ үе дээр хүүхэд ингээд дуудахад харахгүй, анзаарахгүй, за тэгээ дээрээс нь ингээд ээж нь ингээд орхиод явхад ээжигээ нэхэж уйлахгүй ч гэдэг юм уу. Нөгөө хүүхэд маань хөгжлийн тэр харилцааны хөгжлийн хувьд хоцрогдож байгааг мэдэж болох нас гэж үздэг учраас 6 сартаагаас нь хүүхдэд ажиглах, мэдэх, илрүүлэх боломжтой гэж үздэг. Өнгөрсөн онд л гэхэд 6000 гаруй хүүхэд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ханджээ. Гэхдээ тус эмнэлгийн хүүхэд өсвөрийн клиникт 6 эмчил ажиллаж байна. Тодорхойлбол оншилгооны 2, клиникийн 2, амбулаторийн 2 гэд нийт 6 эмчил байгаа юм. Тус эмнэлэгт хүний нөөцийн асар их дутагдaltaй байгааг эмчийн тоо харуулж байна. Оншилгооны 2 эмчил гэхэд аутизмын эмгэгээр өдөрт 1 хүүхдийг 30 минутаар нийт 24 хүүхдийг үзэх ёстой. Гэтэл ачаалал их тул өдөрт 50-60 хүүхдийг үзэж байгаа гэлээ. Хүүхдэд үзлэгийн 30 минутаараа үзлэгээ хийх юм бол илүү чанартай хүртээмжтэйгээр ядаж бид нар хүүхдээ зөв онцлоход илүү хялбар болж байгаа. Харин нөгөө шахуу цагаар юм уус ингээд шахаад үзнэ гэдэг чинь өөрөө үзлэгийн чанарыг яаж нэг багасгаж чинь муутгаж байна гэсэн үг. Тэгээ хүүхдийг зөв онцлох боломжийг алдагдуулна. За тэгээ дээрэс нь хүүхэд маань чанартай тусламж үйлчилгээг авч чадахгүй, зөвлөгөө мэдээлэл хангалттай авч чадахгүй байх боломжийг бий болгочих чинь гэсэн үг. Учраас аль болох стандартаа барьж бид нар хүүхдээ үзэхийг эрмэлздэг. Тэгээд маш их хүүхдүүд үзүүлээ эхэлж байгаа тохиолдолд бол 50-60 хүүхэд 2 кабинет нийлээд 50-60 хүүхэд үзнэ гэдэг чинь өөрөө ямар ч стандартгүй буюу ямар ч чанаргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна л гэсэн үг болчиход байгаа. Тийм болохоор хүмүүсийг аль болох цагаа аваад ирж үзүүлээрэ гэдэг зүйлийг бид нар бол хэлдэг. Аутизм улсын нийт хүн амын 1-2% байдаг хүүхдийн хөгжлийн нэг төрлийн эмгэг. Мөн хүүхдүүдийн дунд аутизмаас гадна хөгжлийн сэтгцэн эмгэг өргөн хүрээтэй байгааг сэтгцэн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна.